За сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд Ороми төргийн микрофоны ард шууд ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт улсын хурлын гишүүн Мөнх сайхан хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу? Сайн байна. За соён сайхан юу вэ? За ер нь яг хоёул шууд улс төрийн ярилцлага учраас ингээд илэн далангүй хамаагүй чөлөөтэй ярилцсан. Ерөөсөө энэ дээр бол та ямарваа нэгэн тийм дуурлал уурлал инээвэл энийг бисээ нэвтрүүл эхлэх зам танд хэллээ. За улсын хурлын намрын чуулган гэдэг нэг юм чуулган яг одоо үргэлжилж байна. Одоо миний багцаагаар болон 70 гаруй онцлоо. Гэтэл иргэд их шүүмжилж байна. За ямар ч ажил хийсэнгүй. За нэг төсвөл нэг юм альтер молтор батллаа. За нөгөө төсвөө нь яг өөрснийх нь яг амин чухал хэрэгцээ. Улсын хурл төсвөө баталж чадахгүй улсын хурл тардаг. Ингээд нь улсын хурлын гишүүд яг өөрсөн дээр нь тулж ирэхээр л нэг юм хийлээ. Тэрнээс бүр томилгоо те 9 томилгоо хийсэн байна гэдэг. Ингээд үр дүнгuu хангалттай ажилласан гэж. За энэ дээр та юу хэлэх вэ? Санал нэг вэ? Та ч одоо яг энэ 126-гийн нэг учраас би бас танаас асууад байна л да. Шинэ парламентын бүрдээд жил гарсан болж байна. Энэ хугацаанд бас ололттой амжилттай зүйлүүд нэлээд байлаа. Намрын чуулганаар бид нэр төсвөө баталж чадлаа. Төсвөө батална гэдэг чинь өөрөө эх жилийн маань үйл ажиллагаа одоо бас хэвийн үргэлжлэх маш том нөхцөл бололцоо. Энийг хийдгээр угаасаа батлах ёстой хэдэж. Бас энийг цаг хугацаанд батлах нь их чухал шүү дээ. Тэгэхгүй бол төсөв хойшлогдоод явах юм бол маш олон сөрөг үр дагаврууд гардаг. За тэгээд одоо бусад хуулийн төслүүдэд бас хэлэлцэж явж байна. Томилгооны хувьд одоо шаардлагатай томилгоонуудаа цаг алдалгүй хурдан шуурхай хийгээд цаашдаа ажлыг хэвээр үргэлжлүүлэх тал дээр анхаарах нь зөв л гэж харж байна. Хоёлаа энэ танаа намын хэрүүл сүүлийн үед бас утгаа алдсан л да. Хоёлаа энийг ярил одоо маш урт түүх. Хоёлаа цаг авах юм. Зүгээр би танаас зүгээр нэг юм зарчмын юм асуух гэдэг. Улсын хурлын дарга аль нэгэн намын дарга байж болох уу? Уг нь одоо бид хэд чинь 35 жил ингэж ярьсан шүү дээ. Улсын хурлын дараа бол натурал байр суурьтай тийм. Спикерийн үүрэгтэй. Чи яар, чи бол гэдэг ингэ байж байгаа л юм үүрэгтэй. Олон улсад ч тийм байна. Гэтэл аль нэг улс төрийн намын дарга ирчээл алах цохол ингээд ашиг сонирхол юм үүсгэж болшгүй гэдэг юм хэлмээрээд. За улс төрийн шийдвэр гаргасан ч юм бол ойлгоцсон. Гэхдээ зарчмын юм. Таны одоо бодлоор ер нь яавал дээр. Тэ энэ одоо болзошгүй эрсдлийн асуудлыг л ярьж байна л да. Тэгээд эрсдэл гэдэг маань өөр ийм асуудал үүснэ гэсэн үг биш. Тэгэхээр ямар нэгэн улс төрийн намын дарга, улсын хурлын дарга байх нь одоо илүү их улсын хурлын чуулганы хэвийн үйл ажиллагаа явуулахад тийм сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Тэр нь олон улсад тогтцсон, батлагдсан ч юм уу тийм зүйл байхгүй л дээ. Тэгэхээр манай улсын хувьд бол одоо цаашдаа илүү их эерэг үр дагаварч авчрахыг ус үүсэхгүй шүү дээ. Тийм учраас энэ дээр нэг заавал улс төрийн намын дарга их хурлын дарга хийснээр парламентын засаглал ч юм уу парламент дээр одоо ямар нэгэн тэр сөрөг үр дагавар гарна гэж миний хувьд л харахгүй. Тэр яг ингэж л яриад байгаа шүү дээ. Улсын хурл нь өөрөө институт юм уу? Улсын хурлын дарга нь өөрөө институт юм гэдэг. Одоо улсын хурлын дарга чинь хитрхи хэрэг мэдлэлтэй байгаад байна. Үндэсний аюулгүй байдлын 3 гишүүний нэг байгаад байна тий. Дээрээс нь одоо энэ бүр юм том юм аппарат болчиход байна. Энийг л их мэдлийн хумил гэсэн л үндсэн санааг л одоо олон жил ярьлаа л да. Тэгээ 126 гишүүнтэй болоод 90 цаашдаа ингэж явъя гэд тэгсэн 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс бас сургамж аваад тий альсгүй бол энэ сайн боллоо гэдэг. Уг нь бол бидний дэвшлэрүүл яваад байгаа. Гэтэл энэ дээр нэг иймэрхүү алдаа хийчлээ л гэж эргэж юмжлээ. Яг тэр өмнө Зандаугийн хулд гэдэг хүн намын дарга, улсын хурлын даргач гэдэг юм. Бэйгомбийн хулд гэдэг хүн улсын хурлын дарга намын даргач гэдэг юм. Тэр нэг сайн үр дүн байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр л иргэд энэ удаагийнхыг бас тийм болчихгүй л гэж шүүмжлээд л. Яг сайн эерэг муу үр дагаврууд аль нь байгаа нэг өнгөрсөн хугацаанд тийм сөрөг үр дагаврууд бол гарсан тогтогдсон зүйл би бол нэг олж харахгүй байгаа. Тэгээд бид нэр зүгээр улсын хурлын дарга гэдэг чинь өөрөө институт биш. Та яг саяны хэлдгээр улсын хурл тийм улсын хурлын хамгийн газар гэдэг энэ чи өөрөө улсын хурлд үйлчлэх бас байгууллага шүү дээ тийм ямар нэгэн тийм даргын байгууллага бол биш. Тийм учраас цаашдаа бас энэ тал дээр улсын хурлын гишүүд маань ч гэсэн анхаарлаа тавих зүй ёсны шаардлагуудаа тавиад ингээ ажиллаад явхад миний харж байгаагаар нэг тийм ахтар улс орны хөгжилт ч юм уу тий парламентын засаглалын институцийн хувьд ч юм уу ямар нэгэн тийм сөрөг үр дагаврыг олж харахгүй л байна. За би яхаа зүгээр би тань дээр яг энийг зүгээр нэг нэмэлтээр л хэлчих гээд байна л та.
институт хоорондын зөрчилдөө явж ирсэн гэдэг. Ерөнхий сайд, ерөнхийлөгч нарын хооронд ингээл байнга л нэг юм тэмцэл. Сүүлд улсын хурлын дарга ерөнхий сайд хоёрын хооронд ийм тэмцэл явлаа гэдэг. За эн чинь өөрөө яваандаа ингээд нэг юм буруу жишг тогтоогоод сүүл рүү бүр нэг хямрал ч юм уу те энэ нөхцөл байдал руу хүрчихвээ дээ гэсэн ийм л нэг хуульчдын санаал яваад идэм байл. За тэрэн дээр би танаас ахад асууад энэ 126 гишүүнтэй парламентын анхны гишүүн та өөр. За энэ дээр чи одоо согог нь бол одоо сая гарч ирлээ гэж бас яриад байна. Яагаад тэгэхээр 126 хүн сайн гэсэн юм. За одоо ингэ төвлөрлөгийг багасгах нөгөө 76 чи арай илүү их мэдл хомогд нэг байнга ороонд хичнээн гүшүүн хуваарлагдана. Уг нь сайн гэсэн байхгүй. Ард ирэг дэмжиж байлаа. Гэтэ сая бол нөгөө конопчдыг чинь тоог нэмчих. Энэ хуваагдаад талцаад ирэнгүүт конопчд чих олон болчихд юм байна. Ингээд асуудал хүндрээ явчихд юм байна гэд. Тэгэхээр та 126 дээр ямар бодолтой явдаг. Тэгээ ялангуяа манайчсаа холимог системээр явуулсан. Та өөрөө тойргоо сонгогдсон гишүүн байгаад байдаг. Гэтэл жагсаалтын гишүүн чи тантай адилхан ирэх юм байдлаад ингээ яваад байдаг. Энэ ер нь танд ямар санагдав? Тэг яг миний хувьд бол одоо 120 гишүүнтэй парламентын одоо анхны 126 гишүүнтэй парламентын гишүүн болсон л доо. Миний хувьд бол өмнөх 76 гишүүнтэй байхад нь парламент сууж үзээгүй гаднаас хөндлөнгөөс л харж исэн. Яг хөө зүгээр аль ч үед ийм одоо нэг конопчд гэдэг ийм асуудал бол 76 ч 126 ч аль ч үед байх юм шиг байгаа. Зүгээр 126 улсны олон давуу талууд байна л да. Одоо хуучин 76 байхад ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд илүү их амархан хэн нэгний юм уу хэн нэгэн том компани хувьд ч юм уу гадны нөлөөллийн хувьд ч юм уу бас ингээд нэг лобби орох маягаар бас өөрсдийн эрх ашигт нийцсэн тийм шийдвэр гаргуулах ийм одоо боломж нь илүү их өндөр байсан гэж харж байгаа. Одоо жишээ нь 76 гишүүний 50%-аас дээшийн эрсдэлтэй ороод за тэрний одоо 38 гишүүн шүү дээ 38 нэмэх нэг гишүүн парламентын хуралдаа суугаад тэрний 50%-аас дээш эрсдэлтэйгээр ямар нэгэн бас хууль тогтоомж зүйл батлагдах боломжтой болоо явчихна гэхээр 20 гишүүн. Гэт ингээд үзэхээр маш их эрсдлүүд байсан л да гэж харж байгаа. Тэгэхээр одоо 126-гийн хувьд аваад үзэхээр энэ эрсдлүүд маань илүү их багасж байгаа. За тэгээд дээрэс нь бас тойрогт нэр дэвшиж гарч ирж байгаа. За өмнө чагсаалтаар гарч ирж байгаа энэ гишүүд маань хэдийгээр улс төрийн намд байгааг улс төрөөр яваагүй ч гэсэн улс орны хөгжилд бас хөв нэмрээ оруулахын боломжтой бас тийм хэмжээний мэдлэгтэй тийм хэмжээний боловсралтай хүмүүс чагсаалтаар орж ирсэн нь бол бас зөв гэж харж байгаа. Одоо миний хувьд бол ямар нэгэн байдлаар тойргийн чагсаалтын ингэж ялгуурлаж үзэх нь их тийм зөв биш байх гэж үзэж байгаа. Яг тэгвэл тухайн улс төрийн нам нь энэ хүмүүсийг үнэхээр одоо цаашдаа энэ парламент дээр байх хэрэгтэй гэж үзээд чагсаалтанд оруулаад сонгочихсон учраас нэгдүгürt хоёрдугаарт одоо байгаа бас чагсаалтаар орж ирсэн парламентын гишүүдийн бас дуу хоолой мэдлэг чадвар энэ зүйлүүдийг харахаар одоо бас тийм муу сонголтууд бас энэ улс төрийн намуудад бас байсан байна гэж ингэж харж байгаа. Зарим нэг одоо сонголтуудыг тооцоолно шүү дээ. Тэгээс ерөнхийдөө агуулгын хувьд бол танд бол нэг асуудал байхгүй л гэж хараад байна шүү дээ. 126 гишүүн бол тийм олдлоо, альсгүйл цөөдлөө гэдэг дээр бол ямар асуудал байхгүй л гэж л ойлголоо шүү дээ. За тойрог гиснээс нэг юм асууя. Хоёлаа бас нэвтрүүлэх өмнө ярьжсэн. Би өөрөө хаан уул дүүргийн иргэн. Одоо манай иргэд ярьж байна л да. Дээр үед нэг Эрдэнэ вангийн хошуу гэж байсан. Тэгээд дээрээс нэг хүн гарч ирээл бүх асуудлыг мэддэг. Тэр дүүргийг ингээд өмчлөөд авчдаг. Ийм л тохиолдол байсан. Тэгээд та одоо жишээ нь ингээд танаа одоо манай хаан уул дүүрээс манай гэж яриа л да би өөрөө иргэн юм чинь хаан уул дүүрээс 3 хүн одоо ингээд сонгогдлоо. За гэтэл нэг нь илүү давуу ирэх хэлээ. За яг нь өөхөж яг сөрөг хүчний гişүү тэрний хамаагүй баг. За ингээд бүх асуудлыг хаан уул дүүрэг тэр хүн мэдчихнэ гэж. За гэтэл нийслэлийн интернет 6 төлөвлөгч байдаг. 6 төлөвлөгч нь ч бас тэр хүний үгээр ингээд. Өөр тэр үедээ засаг дарган ч гэдэг юм уу. За тэгэхээр та ер нь тойрог руугаа ер нь хэр одоо ажиллаж байна? Ер нь таны энэ болцсон ажиллах болцоогоор хангах юм уу? Одоо нэг нам учраас илүү ойлголцох юм уу? Тийм миний хувьд бол ер нь бас өнгөрсөн хугацаанд
их хурлын гишүүнээр сонгогдсноос хойш засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд дээр одоо томилогдсон ажилласан 6 сарыг хүртэл бараг 1 жилийн хугацаанд тэгээ энэ хугацаанд илүү их энэ эрүүл мэндийн салбарын хэмжээнд тогтолцооны хувьд шинжилгээ өөрчлөлт хийх тал руу нэлээд анхаарч ажиллалаа. Энэ ажлууд маань өөрөө эргээд улсын хэмжээнд одоо үр нөлөөгөө өгөх ёстой. Энд одоо манай тойргийн иргэдч гэсэн үр нөлөөгөө өгөх ёстой гэдэг утгаараа л ажиллаа л да. Гэхдээ хаавал дүүргийг ер нь бараг 3 жилийн өмнөөс одоо улсын хэмжээнд юм жишг эрүүл дүүрэх болгох ажлыг ер нь санаачилж эхлүүлж хийж исэн. Бас ингээд ихний жишг дүүрэг маань их зөв тогтолтой зөв жишгээр явуучих юм бол цаашдаа их хөгжлийн зөв гарцууд бий болно гэдэг утгаараа бас хаавал дүүрэгтэй ялангуяа эрүүл мэндийн талын ард иргэдийн эрүүл мэнд дээрээс нь эрүүл иргэдэд хүрэх тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр нэлээдгүй цогцсон юм арга хэмжээнүүдийг авч ажилласан. За зүгээр одоо зүгээр дүүргийн хувьд засаглалын хувьд аваад үзэх юм бол одоо нийслэл 9 дүүрэг байна. Энэ дүүргийн хэмжээнд бас тус бүр өөрсдийн гэсэн тийм бодлоготой, стратеги төлөвлөгөөтэй тийм энэ дүүргийнхаа хөгжлийг олон жилээр нь харсан. Энэ өнөөдөр асуудлуудыг дүүрэгтэй шийддэг. Тэгээд доорш нэгж хороондоо асуудлуудаа ярьж шийддэг. Энэ тогтолцоо манай улсын хувьд бол сул байна уу гэж харж байгаа. Тийм учраас ерөөсөн шийдвэрүүдийг одоо Улаанбаатар хотын хэмжээнд нэг хүн гаргадаг. Тэрийг дагаад хариуцлагын хүртэл нэг хүн ирдэг. Энэ дүүргийн засаг дарга нар ер нь ямар улсууд байна вэ гэдэг зүйл чинь баг таних иргэдэн ч ховор шүү дээ. Манай хаавал дүүргийн хувьд ч гэсэн миний аваад харахад бол нэг тийм төдийлөн дүүргийн хэмжээний хөгжил сайн харагдахгүй нэг гэж харж байна. Тэгээд эргээд энэ дүүргийн засаг дарга удирдлагуудыг томилоход одоо тухайн орон нутгийн сонгуульд ялд байгуулсан нам нь одоо тэр засаг дарга удирдлагуудаа томилоод ингэж явдаг. Ус тийм зарчимтай. За тэгээд манай хаавал дүүргийн Монгол Ардын намын дарагч Алдарч Хвлан гишүүн байгаа шүү дээ. Тэр шутгаараа энэ дүүргийн одоо энэ дарга удирдлагуудыг одоо томилох энэ асуудалд илүү их төлхөө оролцоод явж байгаа болов уу гэж ингэж харж байгаа. За миний хувьд бол яг энэ дүүргийн хэмжээнд энэ удирдлагууд, энэ ажилтан албан хаагчдыг одоо томилох, цаашдаа одоо энэ ажил хэрэгээ гүйцэтгэх тал дээр нь ямар нэгэн байдлаар тийм оролцсон зүйл бол огтос байхгүй байгаа. Одоо Алдарч Хвлан дарагч өнгөрсөн сүүлийн 8 жилийн хугацаанд ер нь дүүргийн засаг дарга хийсэн шүү дээ. Бас Монгол Ард дүүргийн хаавал дүүргийн Монгол Ардын намын даргаар ажиллаж байгаа. Тэр яхаа би ингэж л харсан юм л та. Та хоёр буян тогтох гэдэг хүн нэр дэвссэн юм. Нэг нь нийслэлд. За нөгөөх нь манай тэр дүүрэгт. Тэгэл яг тэр хоёрыг онилж аваад унгацчил байлээ л дээ. Зүгээр би бол та бол одоо яг сонгуул Монгол арчлал зэрэг хүчин гарсан марсан л гээл тэх байх. Зүгээр би бол яг үндэн бол та үгэнд нь ордгүй юм байна да. Тэгээд одоо Алдарч Хвлан дарахтаа бол ер нь үгэнд нь ороохгүйгээс энэ би яагаад тэгж бодсон бэ гэхээр тэр хоёр хүн эмч байсан байхгүй юу. Тэгээ би бас яг бас тантай илүү тэр хүмүүс ойр байж гэж би зүгээр хардах үнцгээ тийм л байсан л та. Тэгэл тэр хоёр хүн умжил байна лээ. Тэгээ ер нь бол одоо манай энэ дүүрэгч гэлтгүү ер нь Монгол улсад ийм нэг одоо сая зарим гишүүд ярьсан да хэсгийн ахлагч нараар дамжуулаад ингээд гар хөлөөдөө бацдаг гэдэг ийм тогтолцоо бол одоо нууц биш шүү дээ. Одоо ил байна шүү дээ. Тэгээд энэ бүхэн ч одоо таавал яг ингээд засаг намаа өмөрөөл ингээд ярих л байх л та. Яг тэр намын гишүү учраас. Гэхдээ эн чинь нөгөө нэг хэлбэр талаасаа, засаглалын хэлбэр талаасаа, тогтолцоо талаасаа болохгүй л яваад байгаа. Би тэрийг л танаас асуугаад тэгээд ер нь нэг таны ойлголцож ажиллах энэ тал дээр ч гэдэг юм уу энэ гишүүд хоорондоо ярилцах тал дээр нь ямар байдгийг болоо л гэж сонирхоод байсан юм л та. Гэхдээ яг хөө энэ дээр одоо хэдийгээр нэг нам ч гэсэн одоо яг ингээ ярихад бол төдийлөн сайн ойлголцолтой ч юм уу тэгж ажиллахгүй байгаа. Тэгээ тэр бол одоо ер нь жийл байгаа асуудал. Тэгээ одоо яагаад гэвэл энэ хэмж одоо энэ намын дараагийн дүүргийг 8 жил өдөртсөн хүн. За тэгээд одоо тухайн дүүргээс тухайн тойргоос сонгогдсон
гишүүдийг бас энэ тухайн ажил төрөл рүү орж ажиллаж хамтарч ажиллах тал дээр бас төдийлөн их тийм сайн одоо нээлттэй биш байгаа. Тэр нь бол угаасаа тодорхой. Тэгэхээр цаашдаа энэ тал дээр ер нь анхаарч ажиллах хэрэгтэй юм байна. Энд чи одоо нэгэн талын иргэдийн тухайн иргэдийн төлөөлөл болоод энэ улсын хурлд сонгогдсон энэ гишүүд маань эргээд тухайн одоо тэр иргэдийг төлөөлж байгаа учраас тухайн одоо тойргийнхоо дүүргийнхаа энэ ажил үйл ажиллагаанд байнгын оролцож ингэж бас анхаарал тавьж явах хэрэгтэй үүрэгтэй хүмүүс. Тэгэхээр энэ үүргийг нь эрхийг нь бас хангах тал дээр энэ дүүргийн намын удирдлагууд бас ажиллах ёстой л гэж харж байгаа. За ойлголоо. Хоёулаа ингэж улс төр гээд. За одоо хамгийн чухал асуудал нь гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдэг тогтолцоог л одоо таныг л гаргаж ирсэн л гэж би ойлгож байгаа. Олон улсын жишг юм байл. Уг нь бол ингээд олон улсад бол ингэ хэрэгжиж явдаг. Гэтэл манайд гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдэг тогтолцоо нутагшихгүй байна. За цалин тэтгэвэр даатгал маатгал гэдэг зөндөө асуудал хүндэрсэн шүү дээ. За гэтэл юу болсон бэ гэхээр уламжлалт тогтолцоо руугаа эргээд орё гэдэг нэг юм хүмүүсийн яриатай. Тэгэхээр энэ гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдгийн давуу тал нь ер нь юу вэ? За би зүгээр нэг л жишээ хэлээ л да. Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин тавих нь бол буруу. Жишээ нь хамгийн одоо суур цалинг бол улсын төсөөс тавиад за урамшууллыг бол яг тэр гүйцэтгэлээр санхүүжүүлэх эрүүл мэндийн даатгалын сангаас тавьдаг ч юм уу те. Ийм байдлаар нь явах ёстой. Яагаад энэ их явж өгөхгүй? Тэгээ энийг одоо за тайлбарлахад нэлээд урт ярих хэрэг болно. За нэгдүгürt гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжээд яг ямар муу нөлөөлөл гарсан бэ? Тэрийг одоо ийм сөрөг нөлөөлөл гарсан гэдэг зүйлийг нэгч баримт хэлж ирч чадахгүй. Тэг яагаад гэвэл иргэдэд хүрэх тусламж үйлчлэгийг л сайжруулах хэрэгтэй бид нар. Иргэдэд хүрэх тусламж үйлчлэгээ гүйцэтгэлийн санхүүжилт шилжснээс хойш 2 дахин нэмэгдсэн. Энэ юугаар тогтоогдож байгаа вэхээр хэдэн хүнд давхарцсан тоогоор тусламж үйлчлэгээ хүрсэн байна вэ? 20 онд гүйцэтгэлийн санхүүжилт шилжихээс өмнө нэг 9 сая тусламж үйлчлэгээ хүргэж исэн баг. За гэтэл одоо 24 оны төгсгөлийн байдлаар 24 оныг аваад үзэхээр нэг 18 сая орчим тусламж үйлчлэгээ иргэдэд хүргэсэн. 2 дахин нэмэгдсэн байгаа биз. За тэгээд энэ тусламж үйлчлэгээ хүргэж байгаа ийм имлэгийн ажилтны цалин мөнгө урамшууллын асуудал бас чухал болно шүү дээ. Тэгэхээр энэ яасан бэхээр 20 оныхоос 2 дахин нэмэгдсэн баг. Дунд чинь. Ингээ зүгээр гол 2 үзүүлэлтийг аваад үзэхээр энэ 2 маань урд өмнө хизээч байгаагүй тийм ахиц дэвшлиг аваад ирсэн. Одоо хэрвээ зүгээр яг энэ би болцсон гэж хэлж байгаа зүйл биш шүү дээ, тийм. Одоо бид нар хэрвээ ард иргэдийн эрүүл мэндийн салбарт сэтгэл ханамжийн судалгаа ч юм уу тусламж үйлчлэгээний хүртээн хэмжээг аваад үзэх юм бол энийг судалгаа хийгээд үзэх юм бол 20 оныхоос нэлээдгүй өндөр хуваар нэмэгдсэн байгаа нь тодорхой байгаа. Энэ маань яагаад яг ард иргэдэд төдийлөн сайн мэдрэгдэхгүй вэ? Эрүүл мэндийн салбарынханд яагаад төдийлөн сайн мэдрэгдэхгүй вэ гэхээр асуудал нь дэндүү хүндэрсэн ужигэрсэн байсан л асуудал байхгүй. Тэр нь юу гэхээр одоо үнэхээр тэр хүрхгүй эрүүл мэндийн салбарын тэр бага санхүүжилтээр тусламж үйлчлэгийг явуулж исэн байна. Тэрнээсээ үүдээд тусламж үйлчлэгээний чанар дэндүү муудсан байсан байна. Тэрнээсээ үүдээд тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа юм имлэгийн ажилтны цалин мөнгө дэндүү доогуур байсан байна. Тийм учраас хэдийгээр урд өмнө байгаагүй сайжрал гаргасан ч гэсэн тэр маань иргэдэд болон эрүүл мэндийн салбарынханд энэ мэдрэмж нь ирэхгүй шүү дээ. Тэгэхээр яг судалгаануудаа хийгээд бодтоор энэ санхүүжилтийн тогтолцоо руу шилжээд юу муудаж байгаа гэхээр муудсан юм нэгч байхгүй. Энэ яагаад доголдчих вэ? Өнөөдөр доголдсон байж байгаа байхгүй тийм. Энэ ковидын үед энэ бол доголдсон асуудал. Яг гүйцэтгэлийн санхүүжилт рүү 21 онд шилжээд шилжилтийн их чухал процесс явж байгаа үед 23 онд эмч эмнэлгийн ажилтны цалин 30% нэм гэдэг шийдвэр гарсан. Тэр шийдвэр гарсан мөртлөө энийгээ сандаа төвлөрүүлээг. Тэгээд эргээд эмнэлэгт хүрж байгаа очиж байгаа тусламж үйлчлэгээ тэр чинь өртгийн жингийн тэр
тэр цалингийн нэмэгдлийнх нь өөр нэмэгдүүлэх ёстой шүү дээ. Энийг нэмэгдүүлээгүй. Нэгдүгээрт ийм асуудал үүссэн. Хоёрдугаарт ковидын үед санхүүжилтийг маш их замбраагүй болгосон. Одоо замбраагүй гэдэг юм уу? Хувийн хвшлүүдэд маш их орнуудыг дэлгэж тийшээ одоо ковидын үеийн санхүүжилтийн өртгийг дэндүү өндрөөр тооцоолж энэ санхүүжилтүүдийг олгосон. Үүнээс үүдэлтэй эрүүл мэндийн даатгалын санд доголдол үүс. Энэ доголдол өнөөдрийг хүртэл арилахгүй байна. Тэгэхээр энийг арилгахын тулд бид нэр ажиллаж байгаа. Тэр доголдол гэдэг дээр харин ингэж байгаа хүмүүс. Үгүй юу яаж байгаамаа? Буруу бичлэлт хийгээд байгаа. Жишээ нь өвдөөгүй хүнийг өвдсөн болгоод тий. Одоо би жишээ нь эрүүл одоо өнөөдөр эмнэлэг төвтөөгөө явж хат намайг тэнд эмнэлэг төвлөлдсөн болгоод. Нөгөө смүтгээд одоо сэтгэц мэдрэлийн үндэсний төв тий. Одоо сэтгэц мэдрэлт одоо ингээд хүмүүс одоохын 10 хоног уг нь хэвтүүлэл байдаг гэсэн юм. Хуучин ингээд нэг сар ч юм уу 2 сар 3 сар явуулаад байдаг гэсэн. Одоо бол нэг 10 хоног хэвтүүлэл нэг 7 хоног гаргаал бус нэг 10 хоног хэвтүүлэл ингээл нэг 2 удаагийн бичлэлт хийгээд ч юм уу тий. Эсвэл 2 удаа эмчлүүлсэн болгоод ч юм уу тий. Ингээд илүү мөнгө аваад байна. Илүү өдөр гүйцэтгэлийн юунаас ч ингээд мөнгө авдаг ийм юм тогтолцоо болгочлоо гэдэг байгаа юм. Нэгдүгürt бид нар энэ гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжээд бид нар одоо дөнгөж 5 дахь жилийн өөрийг үзэж байна. Маш том санхүүгийн тогтолцооны шинжилэл واخхой. Энэ бусад улсууд энэ рүү шилжсэн. Энэ дуршлагуудыг аваад үзэхээр 10-аас 15 жилийн хугацаанд үндсэн голидролоо олж явсан байна. Тэгэхээр манай улсын 5 жил болох гэж байгаа гэдэг боловч бас энэ голидролоо сайн олсон байна. Гэхдээ засаж залруулах юм их байна. Тэр дотроо юу гэсэн үг гэхээр эрүүл мэндийн салбарын хяналтын эрүүл мэндийн даатгалын сангийн хяналтын тогтолцоонд бид нар өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэдгийг нэгдүгürt харагдаж. Хоёрдугаарт энэ үр ашигтай зарцуулалтыг зайлшгүй сайжруулах хэрэгтэй байна гэдгийг харагдаж. Энэтэй бол санал нэг байна. Одоо бусад улсыг эрүүл мэндийн өндөр хөгжилтэй улсуудын эрүүл мэндийн салбарыг бас хараад үзэхээр ер нь дийлэнх юм гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоотой хэдийгээр өндөр хөгжсөн боловч өнөөдрийн хүртэл бас яаж энэ сангийн алдагдлыг багасгах уу? Яаж энэ сангийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх үү? Яаж тэр хуурамч нэхэмжлэлийг бууруулах вэ гэдэг бодлогыг өнөөдрийн хүртэл тэд нар бас хийсээр л байгаа. Эдгээр нь тэдний хүссэн хэмжээнд очихгүй. Ер нь дунджаар нэг 15 орчим хувийн ийм алдагдлын ийм зүйлүүд байгаад байна гэдэг. Манай улсын хувьд бас 5 жил болж байгаа ч гэсэн тийм нэг алдагдлын төвшин тийм өндөр харьцангуй өндөр биш байгаад. Гэхдээ энэ бид нар болж ийн гэсэн үг биш. Саяны таны ярьж байгаа энэ зүйлүүдийг бүгдийг засаж залруулах ажлуудыг хийх ёстой. Гэхдээ нэг зүйлийг ойлгох. Одоо ингээл даатгалын сангаас эмнэлгүүд мөнгө аваад одоо хувьдаа завшаад байгаа юм уу, ууж идээд байгаа юм нэг тийм ойлголт яваад байна шүү дээ. Тэр ялангуяа улсын эмнэлгүүд төр эн чинь бол боломжгүй зүйл байхгүй. Тэрийг одоо дахин давтан нэхэмжлээ гэд мөнгөний одоо даатгалын сангаас мөнгө авлаа гэд тэр мөнгийг тэр байгууллагын дараагийн удирдлагууд хувьдаа авах боломжгүй байхгүй. Эргээд энэ чинь авчсан байлаа гэж бодоход чи эргээд тэр байгууллагын эмч ажилчдад тэр тоног төхөөрөм шаардлагатай зүйлд нь зарцуулагдаал явж байгаа. Тийм учраас би бол одоо энэ улсын эмнэлгүүд нэг тэгж хуурамч нэхэмлэх ч юм уу тийм зүйл хийгээд шаардлага төдийлөн байхгүй байгаа гэж харж байгаа. Харин зүгээр санхүүжилтийнхаа хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ялангуяа энэ бол сум орон нутагт их гарч байгаа. Нөгөө шаардлагагүй хүмүүсийг хэвтүүлээд эмчилгээ хийгдээд тэгээд даатгалаасаа санхүүжилтээ авч иж тэр байгууллагын үйл ажиллагаа яваад байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр засах хэрэгтэй байхгүй юу? Аль болох одоо эмнэлэгт хэвтэхгүйгээр гэртээ эм тариа хэрэглээд эмчилчих боломжтой хүнийг гэртээ эмчлүүлэх боломжийг олох хэрэгтэй. Тэрний тулд тэр өргөн хэрэглээж байгаа гэртээ эмчлэх боломжтой тэр эм тариануудыг нь илүү их даатгалаас бас хөнгөлдөг олгодог энэ тогтолцоо руу бол орохгүй болохоор манайх эмнэлэгт хэвтгэхээр үнэгүй эмчлүүлээд байдаг. Гэртээ эмчлүүлэхээр хэдэн зуун мянган төгрөгийн хэдэн сая төгрөгийн эм тариа авч эмчлүүлээд байдаг. Энийгээ бид нөр өөрчлөхгүй бол одоогийн нөхцөл байдал дээр яг харагдаж байгаа байхгүй. Томууд дээр тийм үү? Томог ачаал дийлдэхгүй байна.
ихтэй байна. Энэний нэг шалтгаан энэ бодлогын асуудал байгаа байхгүй. Одоо хүүхэд нь томоо туслаа хэрвээ эмнэлэгт очиод хэвтээд эмчлүүлчих юм бол даатгалаараа 100% өнгөлөөд хүүхэд маань одоо ямар нэг төгрөг гарахгүйгээр эмчлүүлчих шүү дээ. Гэтэл тэр хүүхэд гэртээ эмчлүүлчих боломжтой байхад эмийн сангаас орж 100-аас 200 мянган төгрөгийн эм тарай авч гэртээ хэрэгжилж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь илүү хэвтэж эмчлүүлээ гэдэг ийм бодлого яваад байгаа үст. Энийгээ хүртэл бид нар засаж залруулах чинь энэ цаг үеийн асуудалтай томоотой хүртэл холбоотой бусад үндсэн тогтолцооны өвчгийг өөрчлөлт авчирхаар байгаа байхгүй. Бид нар даатгал дээр засаж залруулах юм байгаа. Ягаад гэвэл чинь өнгөрсөн 30 жил явж ирсэн тогтолцооны өөрчилж штэ. Энэ чинь нэг 2-3 жилийн дотор өргөс авж байгаа юм шиг. Тэгээд нэг өөрчлөлт тэр чигээр 100% бүх асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Үгүй шаттайгаар шийдэгдээд явах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ тогтолцоо маань зөв үү буруу юу гэдэг асуудал. Энийг зөв юм а гэдэг бүх үзүүлэлтүүд нэгдүгürt нотлоод байгаа. Хоёрдугаарт энийг би одоо 20 онд сайдуулаад тэгээд энэ зөв юм а гэж шууд хийцэн асуудал бас биш байхгүй. Энэ чинь бусад улс орнуудын тогтолцоонууд өмнө судлагджсэн судалгаанууд хийгдсэн. Манай улс эрүүл мэндийн салбар засаглалын хувьд ямар байх нь зөв юм те. Бүх тооцооллууд хийгдээд манай улс бол за эрүүл мэндийн салбарыг аваад үзэх юм бол одоо тэр хагас бие даасан буюу төлөөлөл удирдах зөвлөлтөй эмнэлгүүд мэн төрийн байгууллага. Гэхдээ бие дааж үйл ажиллагааг нь явуулах боломжийг олгосон тийм засаглалтай байх нь зөв. Улс төрөөс хамаарат удирдлагууд нь өөрчлөгдөд байдгүй төлөөлөл удирдах зөвлөл нь дарга удирдлага сонгоод яваад байдаг тийм шийдвэрээ гаргах нь зөв. Санхүүжилтийн хувьд гүйцэтгэлийн буюу нэг их үүсвэрийн худалдаа авалтын санхүүжилттэй байх нь зөв юм гэсэн. Энэ судалгаанууд дээр үндэслэж хийсэн асуудал. Нэг их үүсвэрийн гэдэг нь таны одоо түрүүний яриадсан асуултаа их уялдж байгаа байхгүй. Бид нар энэ эрүүл мэндийн даатгалд хоёр ер нь өргөн утгаар нь хоёр янзын төсөв бүр их үүсвэр бий болж байгаа гэж ойлгож болох байхгүй. Нэг нь даатгуулагчаас нөгөө шимтгэлээ төлж байгаа иргэдийн шимтгэлээр нөгөөх нь төрөөс хариуцж байгаа иргэдийн шимтгэл гэдэг ингээд энэ хоёроос даатгалын сан бүрдэж штэ. За дээрэс нь бас энэ төрөөс хариуцах тусламж үйлчлэгээ гэж байгаа. Эдний чинь бүгдийг нь нийлүүлээд даатгалын сан төвлөрүүлчихэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ тусламж үйлчлэгийг иргэдэд хэр сайн хүргэж ийн гэдгээр нь санхүүжилтийг олгоод явхаар энэний ганц давуу тал юу гэхээр бид нар иргэдэд хүрэх тусламж үйлчлэгийг сайжруулж ийж тухайн эмнэлэг санхүүжилтээс аваад эмч эмнэлгийн ажилтнаа цалин мөнгө нэмж нэмэгдүүлж чадж байгаа байхгүй. Гэтэл түрүүний таны хэлдгээр тогтмол цалин нь улсын төсөвтэй байсан. Эн чинь хуучин бидний хийж хэрэгж хуучин явж исэн систем. Энэнгээр явахаар яадаг вэ? Цалин нэг дахин нэмэгдсэн ч гэсэн иргэдэд хүрэх тусламж үйлчлэгээ нэг дахин нэмэгддэг байхгүй. Одоо энэ хоёр ч хоёул шууд хамааралтай болсон. За тэгээ энэ дээр өшөө нэг юу аяардаг вэхээр одоо тэгвэл энэ хувийн эмнэлгүүдийг даатгалын сан бас ингэж хийжээгээд байна шүү дээ гэж байгаа байхгүй. Айлч улсыг харсан төр хувийн хэвшлийн ослмол тогтолцоогоо аль альнийг авч явсан улсын эрүүл мэндийн салбар сайн хөгжиж байгаа. Хувийн хэвшил энэ эрүүл мэндийн салбарын энэ ачааллыг хуваалцах хэрэгтэй байхгүй. Хуваалцах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлээд хариуцлага үлээгээд эргээд санхүүжилтээ аваад ингэ явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар өмнөх бас л систем байхгүй. Улсын эмнэлэгтэн даатгалаас мөнгөний түлхүү олгодог, хувийн эмнэлэгтэн бага олгодог. Тэгэхээр яадаг вэ? Хувийн эмнэлгийн тусламж үйлчлэгийн өндөр өртөгтэй, өндөр тарифтай. Тэнцээ зөвхөн мөнгөтэй хэдэн хүмүүс л очиж үйлчлүүлэх боломжтой болохоос биш яг энэ улсын эмнэлгийн ачааллаас хуваалцдаг гэсэн үг байхгүй. Энийг одоо энэ хавдрын тусламж үйлчлэгийн дээр та нар харж болно. Хавдрын тусламж үйлчлэгээ бас нэг үе явах юм бол харьцангуй бас иргэдэд жоох ойртсон баг. Энэ төр хувийн хвшил бүх чиглэлээрээ тусламж үйлчлэгийг үзүүлдэг болсны ач. Гэхдээ өнөөдөр хүртэл ачаал ихтэй байгаа. Энэ дээр бид нар бодлогын том ажлуудыг хийгээд 12 сарын 1 гэхэд бид нэр хавдрын тусламж үйлчлэгийг ямар ч ойчир дугааргүй өссөн үедээ үзүүлэх боломжтой болох энэ төлөвлөгөөнүүдийг гаргаж
ажиллаж исэн. Энэ төлөвлөгөө 100% биелж исэн. Гэт ингээд энэ санхүүжилтийн тогтолцоонд маш олон давуу талууд байгаа. Энэ оны 12 дугаар сар гэдэг. Тийм, энэ оны 12 дугаар сарын нэг одоо өнөөдрийн байдлаар болцсон байх хэвээр асуудал байхгүй. Энэ эрүүл мэндийн даатгалын сан 2024 онд 320 тэрбум төгрөг өртөө гарсан. За энэ нүүр бол нөхөр мөнх сайхан нөхөр инх бол гэдэг хоёр хүнтэй л холбоотой. Ерөөсөө энэ эрүүл мэндийн даатгалын сан гэдэг чинь ёроолгоо сав болцсон юм байна. Одоо гişүүд хүртэл яриад байна шүү дээ. Юм хийгээлээдэг ерөөсөө тэр ёроол нь байхгүй. Тэгэхээр энэ яг за яг таны ярин дээр харж лээ л да ингээд тусламж өгсөн хоёр дахин нэтрийг ойлгож л байна. Гэтэ яагаад ийм болчих гол нь? Яагаад бүр хэмжээнээсээ давч юм улаан шугамаа давч. Би одоо түрүүн танд хэлсэн шүү дээ. Гол асуудал тэр 23 оны цалингийн нэмэгдэл, ковидын тусламжлал тэндээс үүссэн үр ингэж яваад байсан. Хоримтлагдаад ер нь 22 оноос эхэлсэн. Өрийг барагдуулахгүй, өрийг нь оныг дагуулад ингэж хоримтлагдж явсаар байгаад одоо 24 онд намайг эрүүл мэндийн сайдаар томилогдоход 300 тэрбум төгрөгийн өглөгтэй. Оны нэг 24 оны 11 12 сард эмнэлгүүдэд эрүүл мэндийн байгууллагууд өгөх ёстой байсан санхүүжилтээ урагшин татаад хэрэгэлсэн. Оны төгсгөлөөр хэрэглэх санхүүжилт байхгүй болсон. Ийм хүнд нөхцөл байдал орсон байсан байхгүй. Би өмнө 20 онд намайг сайд хийж байхад би гүйцэтгэлийн санхүүжилтийн систем, хууль дүрм, эрх зүйн орчныг бүгдийг нь шинжилсэн боловч эннийхээ үр дүн авч энэ систем рүү оруулж чадаагүй байсан учраас тэр өмнөх асуудал надтай холбогдох боломжгүй болчиход. За сая 24 оны байдлаар бол би 300 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн байгууллагад өглөхтэй ийм даатгалын санттай юм дээр эмдүүзийн дараагаар томилогдож, эрүүл мэндийн сайдаар томилогдож очсон. Энэ өрийг би нэг төгрөгч нэмэгдүүлээгүй. 24 оныг дуустал. Харин тэр өмнө татаад хэрэгэлсэн байсан санхүүжилт байхгүй байсан зүйлүүдийг маш олон санхүүгийн их үүсвэрүүдийг бас бий болгож эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж иж бид нэр тусламж үйлчлэгийг тасалдуулчихгүй шиг 24 оноо даваад 25 оны төсөвдөр 300 орчим тэрбум төгрөг нэмж тусгуулсан байсан. Тэргээрээ эрүүл мэндийн салбарт энэ өнгөрсөн хугацаанд 3 жилийн турш хоримтлагдсан байсан тэр өрнүүдийг бүгдийг нь эхний үлрэлтэнд багтааж барагдуулж дууссан шүү дээ. Энэ өрийг гэхдээ эрүүл мэндийн байгууллагуудад нь барагдуулж дууссан баггүй. Түүнээс өөр ийш тийш ямар нэгэн компани банк руу өгсөн зүйл биш. Тэрийг их сайн яах хэрэгтэй. Тэрийг их сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ эрүүл мэндийн даатгал за эрүүл мэндийн салбар нь өөр манайх ч ингэж ярьдаг шүү дээ. Бас л олон жил ярьсан. Төрийн залхамж халаа гээл те. Өмнөх сайдынхаа юу дараагийн сайд нь өргөжлүүлэл аваа явах ёстой. Бодлого үргэлжлэх ёстой гэж олон ярьдаг. Гэтэл Чимбүрэн сайд тойрын жишээн дээр бол энэ арай л авцалдаж өгөхгүй байгаа даа. Таныг сайд байхад Чимбүрэн сайд шүмжилдэг л байсан. Та бас одоо мөн ялгаагуудаа ингээд бас ганц хоёр зүйлийг хийж гэн. Тэгтэл яг үнэндээ бол одоо энэ таны хүмүүс л гэж одоо яриад энийг бас ингээд ажилласан чөлөөсөн. Одоо шинэ инх болд өмнө сайд байсан те. Инх болд сайд байсан. Бас чөлөөсөн гэд таныг бас энэ ангийнхныгаа илүү төлхөө ингэж дээш нь татаж оруулсан. Эмнэлгийн дарга захирал болгосон. Эдрийг одоо ингэж ерөн чөлөөлж байна. Энэ бас хамтарч ажиллах боломжгүй байгаа юм биш үү гэсэн. Одоо ийм л Чимбүрэн сайдын л өнцгөөс одоо би харахад ийм л хардлага байгаад байна шүү дээ. Тэгэхээр хоёрыг нь яагаад ойлголцдог юм бэ? Хувийн юм байд юм болов? Би одоо Чимбүрэн сайдтай одоо ямар нэгэн тийм ойлголцдоггүй ч юм уу, хувийн ч юм уу тийм асуудал надад бол огтосоо байхгүй. Тэр намайг одоо эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад одоо маш их шүүмжлэлийг одоо хийсэн шүү дээ. Маш их шүүмжилсэн, миний хийж хэрэгжүүлж исэн бодлогууд, ялангуяа тэр эмийн бодлогыг одоо их шүүмжилсэн. Гэтэл тэр бодлого маань ард иргэдэд одоо маш их хүрсэн, их чухал бодлого байсан. Одоо харамсалтай нь тэр бодлого зогсцоо. Нөгөө иргэдэд чанартай юм хямд үнээр хүрдэг тэр бодлого маань байхгүй болчлоо. Энэ бодлого цаашаа яаж үргэлжлэх юм бэ? Яаж энэ нөгөө чанаргүй ямиг зах зээлээс гаргах юм бэ? Яаж энэ өндөр үнэтэй ямиг хямд үнэтэй болгох юм бэ гэдэг бодлого маань одоо тодорхойгүй байна. Тэгэхээр энийг яах юм бэ? Энэ яагаад иргэдэд хэрэгтэй? Манай улс орны хөгжил эрүүл мэндийн салбарт хэрэгтэй. Энэ бодлогууд
яагаад үргэлжлэхгүй байна? Яагаад энэ төрийн бодлого залгамж халаа за бүгдөө биш юм а гэхэд үнэхээр чухал ажил бүгдэлд үр дүнгээ өгсөн бодлогоодыг яагаад үргэлжлүүлж авч явахгүй байгаа юм бэ? Энэ дээр авч явахгүй байгаа бол та ямар бодлогоор явах гэж байгаа юм бэ л гэдэг миний хувьд бол тийм л асуудлыг ярьж байгаа. Одоо өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн нөгөө өөрөө одоо маш их хүч хөдөлмөр цаг хугацаа зарцуулж хийсэн энэ чухал бодлогод учраас тэднийг яагаад хийхгүй явуулахгүй байна л гэдэг асуудлыг бол миний хувьд тавьж байгаа. Түүнээс биш ямар нэгэн байдлаар тийм хов өнтэй холбоотой асуудал бол миний хувьд ярихгүй байгаа. Зүгээр одоо аль болох би одоо өмнөх ажлаа харж хийгээд одоо энэ салбарын хөгжилд чухал ямар бодлогыг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр л миний хувьд үндсэн анхаарлаа хандуулж байгаа. Тийм ч учраас би одоо 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болох ийм санаачлаг гаргаад засгийн газраас тогтоолно гараад миний хувьд бол энэ дээр ингээд гол анхаарлаа хандуулад ажиллаж байгаа. Гэтэл энэ дундуур нэг жоохон шалдар булдар нэг худал хуурмаг буруу зүрүү мэдээллүүд ингээд яваад байхаар тэр нь эргээд нэг хариултын нөгөө тайлбарыг өгөхөөр л одоо бас тэр нь жоохон ийм зөрчилтэй юм шиг харагдаж байгаа ийм зүйл. Миний хувьд бол тийм л зүйл байгаа. Тэр хүнийг одоо өмнө яагаад тэгжсэнийг одоо ер нь бүх хүмүүс одоо ойлгоцсон байх л да тий. Яагаад одоо би сайдынхаасаа буусан тэр хүн эрүүл мэндийн сайд болсон одоо ямар нэгэн шүүмж асуудал байхгүй. Тэгэхээр одоо яагаад тэгээ шүүмжлээд юу зориод ямар зорилготой байсан нь одоо бүгдэд нээлттэй харагдаж байгаа байх л та. Та тэр сайд байхдаа Чөмбөрийн сайдын нэг найзыг үлээ чөлөөлсөн тий. Тэгээ тэндээс л ингээд үүсэл ерөөсөө ийм юм болоод яваад байгаа юм уу даа л гээд яг тухайн үед л тэгж харж илээ л да. Тэгээд одоо ингээд таны ингээд тавьсан хүмүүсийг ингээд та хоёрын хувьд бол яг нөгөө юм за яг аль сайд үед нөгөө бага аваад орон багтаагаа ажиллана гэл юм байдаг шүү дээ. Тэр бол ойлгож. Гэтэл ингээд нэг нэгнийхээ ингээд хүмүүсийг ингээд чөлөөлдөг л ийм асуудлаас болж л яаснаас биш салбараа бодож байгаа юм уу да энэ хоёр гэсэн л ийм л хардлага байдаг ш. Энэ хоёр үнэхээр яг сайн юмч байх уу энэ хоёр сайн юмч байх. Гэхдээ салбараа бодоод байж байгаа хүмүүсийн хувьд бол арай биш байхаа л гэсэн юм ирсэн. Гэхдээ яг хөө тэгээд одоо энийг чинь ярихаар өөрөө эргээд бас дахиад ийм зөрчилтэй шиг харагдаад байна. Тэгээд одоо таны ярьж байгаа зүйл одоо тэр хавдрын эмнэлгийн даргын асуудлыг л ярьж байгаа шиг байна л да. Би одоо 2024 оны 7 сард эрүүл мэндийн сайдаар томилогдсон шүү дээ. Тэгээ хавдрын даргыг чөлөөлдөгч нь болохоор 25 оны 5 сар бараг жил шахуу болоод 10 гаруй сар болоод чөлөөлж энэ хэрвээ зөрчилдөөн байсан бол эн чинь тэгээд хугацаа алдахгүй чөлөөлнө үстэ. Би тэр үнтэй одоо ажиллаад ажил сайжруулах гад маш олон зүйлийг яриад хийгээд энэ 12 сарын 1-нд хавдрын эмнэлгийг очир дугааргүй болгоно гэдэг нь бодлогын маш олон зүйлүүдийг хийж хэрэгжүүлээд ингэж хамтарч ажиллаад тэр 10 сарыг одоо тэгж хамтарч ажиллаж явсан байна шүү дээ. Тэгээд миний 12 тэр бодлого маань хэрэгжихгүй болоо дээрэс нь маш олон тийм зөрчлүүд илэрсэн. Тэгэхээр ийм илэрсэн зөрчлүүд дээр арга хэмжээ авахгүй явах юм бол эн чинь өөрөө эргээд тэр мэдсээр үжиж гарсан зөрчил дээр арга хэмжээ авахгүй байх чинь эргээд миний алдаа болох байхгүй. Тэгэхээр одоо яалтчгүй одоо тэр зөрчил дээр арга хэмжээ авахсаар аргагүй болсон хавдрын тусламж үйлчлэхээ одоо сүүлийн хэдэн жил тэр улсууд хавдар судлалын үндэсний төвийг удирдах байгаа. Гэтэл нэг хавдрын тусламж үйлчлэгээний хүртээмж, очир, чирэгдэл дугаар өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ? Тэр чинь бүх хүний өмнө нээлттэй ил тод байгаа байхгүй. Гэтэл тэрийг нэг жилийн дотор юм очир дугааргүй болох энэ боломж болцоонууд нь байгаад байгаа байхгүй. Энийг одоо жишээ нь туяа имчилгээнд дээр харуулсан шүү дээ. Би хавдрын туяа имчилгээнд дээр хүмүүс имчилгээгээ хийх гэж 2 сар хүлээдэг байсан. Энийг сайдаар томилогдоод 6 сарын дотор гэхэд нэг өдрийн очруу болгож болсон байхгүй. Яг энэ системээр улсын хэмжээнд бид өөрчлөлтүүдийг хийгээд 12 сарын 1 гэхэд энэ очир дугаарыг байхгүй болгоно л гэдэг тийм зорилго тавиад ажилласан. За тэгэл ингээл шаардлагатай арга хэмжээнүүдээ авч байгаа зүгээр. Миний тэр томилгоонуудын хувьд одоо
бас буруу зүрх алдаатай томилгоонууд одоо байсныг би бол одоо бас үгүйсэхгүй. Гэхдээ миний одоо ажлаас нь чөлөөлж байгаа, томилж байгаа энэ зүйлүүдийг хамгийн цаад зорилго бол энэ салбарыг хөгжүүлэх, иргэдэд хүрэх, тусламж үйлчлэгийг сайжруулах, нэг ч хоног алдахгүйгээр илүү их ойртуулах тийм л зорилготойгоор л өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн л дээ. Энийг одоо гэмтлийн эмнэлгийн дарга, нэгдүгээр эмнэлгийн дарга байхаас өксүүлээд нэг надтай хамтарч ажилладаг хүмүүс бол маш ажиллаж исэн хүмүүс бол бүгдөө маш сайн мэднэ. Одоо яамныхнаас өксүүлээд зүгээр нөгөө хамтарч ажиллаж үзээгүй, яг ямар зорилготой яаж ажилтгийг мэдэхгүй, хөндлөнгийн зүгээс харах юм бол бас нэг таних шиг тийм үнэлдэг байх тийм. Иргэд болох л та. Та энэ асуултанд нэг товчхон хариулаад өгөөч. Энэ ковид үеийг асуухгүй болохгүй байдаг юм а. Энэ ковид үед та сайд байсан. Би зүгээр нэг л юм асууя. Нэр нь тэр нуглаа байсан юм уу? Одоо 20,000 төгрөгийн маск гэж байсан юм. Нөгөө хэдэн блэ 8 сая юу? Тим эмчилгээ гэж байсан 3 сая багц гээ те. Гэхдээ бүр ингээд хэд дахин нуглаад ингээд тавьчихдаг байсан. Тэр нь эргээд та бүхэн төрний ярьсан асуудалтай холбогдож байгаа. Нөгөө эрүүл мэндийн даатгалын сан асар их өртөө болсон. Бас нэг шалтгаан нь ингээд яваад байгаа. Ковидос хойш. Тэр үед яг ийм завшаар гарсан болов. Гарсан л та хүлээн зөвшөөрөх үү ер нь тэрийг. Ковид үед одоо би 20 оны 7 сард эрүүл мэндийн сайдаар томилогдоод тэр үед манай салбарын санхүүжилт чинь нөгөө зардлын зүйл ангирын санхүүжүүлдэг байсан шүү дээ. Тэр эмнэлэгт хэдэн төгрөг энэ мөнгөө хөргүүл хөрөг байвал бай гэдэг тийм зарчимтай байсан гэсэн. Гүйцэтгэлийн санхүүжил байгаагүй. Би тэгээ 21 оны 1 сард ажиллаа өгсөн шүү дээ. Тэгэхээр 21 оны ямар нэгэн тэр худалдаа авал тэр санхүүжилтийн юм надад ерөөсөө ямар ч хамаагүй болчихж байгаа биз. Тэгэхээр тэр маскын дээр одоо ковидын үед та хэд маань одоо ковидын яг эд дэгдэлтийн үеийг санаж байгаа үст. Маск олдохгүй. N95 гэд маск нь олдохгүй. N95 гэдэг чи яг нөгөө халдвартай хүмүүстэй ажиллаж байгаа. Тийш орж имчилгээ хийж байгаа хүмүүс зүүдэг маш нарийн шүүлтүртэй маск өгөхгүй. Тэгэхээр тэр маск чинь өөрөө 20,000 хүрсэн шүү дээ. 20,000-аас ч илүү хүрсэн. Нөгөө энгийн маск чи уул нь бол зүгээр тийм цар тахал биш үед энгийн үед чинь одоо хэдэн төгрөг байдаг үлээ ширхэг нь. Бараг 50 төгрөг байдаг үл хэдэн төгрөг байдаг үл маш хямдхан. Тийм одоо 200 250 500 гээл одоо тийм. Гэтэл тэр маск чинь хэд төрлөө 1000 2000 төрлөө. Тэр хэд дахин нугарс 20 дахин нугарсан. Ийм зүйлүүд тэр шинэ дэлхийн нийтээрээ цар тахалтай хомсдолд орсон байсан тийм үе шүү дээ. Тэгэхээр тэр үед тэр N95 гээд халдвартай үед орж имчилгээ хийж байгаа хүмүүс зүүдэг маскыг авах нь л чухал байсан. Тэр чи олдохгүй байсан. Би бол одоо тэр маскыг олж авсандаа л баяртай байдаг хөхгүй. Тэгэхээр энийг бол төдийлөн хүн болгон сайн мэдхгүй. Одоо цар тахал дууслаа. Тэрний дараагаар гаргаж ирж ярьж байгаа хайж байгаа зүйл энэ болсон л доо. Одоо шин тэр нэг эмчийн багц биш үү тийм. Манай аав ингээ ковид тусаад тэгээд нэг вакцины өгсөн юм а тэр хорооноос. Тэгээд тэр 8 сая гэлөө 3 сая гэлөө. За би тэр тоог марчиж. За 8 сая ч 3 сая ч тэр яагаад ч тэрэндээ хүрэхгүй. Зүгээр яа нэг юм багц нэг юм л одоо юу яхаараа эм зэм уугаараа энэ тэр гэсэн нэг юм. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар л нуглаанууд үүсэл тэрийг ингэж дамлаж одоо ягаал дараагаар нь тэр цаад юунаас одоо ингэ санхүүжилт аваад ингэ явдаг юм байж тэл гэж одоо иргэд бидлэг шаардаад байгаа байхгүй. Харин би ковидэр нээлттэй сонсгол зохион байгуулъя гэж нэр ярьж байгаа. Энийг та дэмжиж байна уу? Дэмжлэг байх. Эрэг яг одоо оюутлогоо нээлттэй сонсгол гэдэг шиг яг ковид үеэрээс нээлттэй сонсгол зохион байгуул. Хин яаж ийдсэн, хин яаж уусан. Тэр бол одоо их маш зөв асуудал. Би бол тэрийг 100% одоо дэмжинэ. Амин намайг сайд байхад 20 онд байхад энэ нэг их үүсрийн буюу гүйцэтгэлийн санхүүжилт рүү ороог байсан байхгүй. Тэгэхээр энэ даатгалын сан намайг сайд байхад доголдох боломжгүй зүйл байхгүй. 20 он тавигдсан төсвийнхаа дагуу бүх төсөв нь зарцуулагдсан 21 он шинэ төсөв тавигдаж явж байгаа. 20 оны үр зээл 21 он руу шилжинэ гэдэг асуудал
тэр үед байгаагүй гэсэн үг. Одоо гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжснээс хойш энэ асуудал чи 21 оноос хойш намайг 20 онд сайдын ажиллаа өгснөөс хойш үүс асуудал واخхой. За бас нэг юм анхаарал татаад байгаа юм. 2026 оны боловсролыг дэмжих жилээр зарласан юм манайх. Одоо засгийн газраас. Тэгсэн чинь 2027 оныг эрүүл мэндийн хийхэд одоо яг таал оруулсан байл. Тийм хол зарлаж ирэн болд юм болоо одоо 27 он гэдэг чи одоо жилийн дараа гэсэн үг шүү дээ. Жилийн дараа юу ч болох ойлээ гэдэг яг ерхий утгаар шүү дээ. За хоёрдугаарт ер нь гол зорилго нь одоо яг юу сайжруулах одоо яг ингээд эрүүл мэндийн одоо би таны дараагаар нэг эмнэлгийн мап, эмийн мапыг асуух гал байна л да. Тэрнээс өмнө би танаас доршил болгосон байгаа. Ер нь яг цэгцлэх маш олон асуудлууд байдаг шүү дээ, тийм. Яг юун дээр төвлөрч байна? Тэгэхээр одоо зөвхөн миний хардаг үнцээр бид нар ерөөс ингээд урт хугацаанд боддгоо төлөвлөдгөө. Тэгээ нэг 2 жилийн цаадахыг хараад яриад төлөвлөд ажил яг хэрэг гайхаад байгаа байхгүй. Энэ чинь ингээд бидний том алдаа байна л да. Одоо тэгэхээр нэг сарын дараа 26 он гарлаа тийм. 26 оны төсөв аль дээр батлагдсан биз дээ. Тэгэхээр 27 оны төсөв хизээ батлагдав. 27 оны төсөв эрүүл мэндийн яам сангийн яамд 7 сарын 1 гэхэд өгдөг байхгүй төсвөө. Тэгэхээр бид нэр 27 оны төсөв дээр эрүүл мэндийн салбарын бүхий л асуудлыг шийдсэн тийм төсвийг оруулмаар байна шүү дээ. Тэрний тулд бид нар өнөөдрөөс ярьж эхлэхгүй бол биднэрт одоо 6хан сар байгаа зү. 6 сарын хугацаанд салбарын энэ байгаа бүх асуудлуудыг зэгцлэх тийм хэмжээний бодлого төлөвлөхөд хангалтгүй хугацаа байгаа зү. А би эрт 27-ныг эрүүл мэндийг дэмжих жил болгуулсан хэдий ч хангалтгүй хугацаа байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр бид нар 26 онд бүх бэлтгэл ажлаа хангаад хийх ёстой зүйлүүдээ хийгээд 27 онд үр дүнгээ авах нь хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол одоо 26 оныг боловсролыг дэмжих жил болгоод хийжээ зарласан. 4 сар зарласан шүү дээ. Гэтэл боловсролыг дэмжих жил болгож зарласан мөртлөө боловсролын салбарын багш ажилчид талбай дээр гараад үздэг. Тэгэхээр энийг төлөвлөж чадаагүй, асуудлаа олж харж шийдлийн зөв гаргаж чадаагүй, гүйцэд гаргаж чадаагүй гэл уршиг байхгүй. Тэгэхээр энийгээ бид нэр 26 онд багтаагаад энэ бүх зүйлээ хийя. Энийний тулд бид нэр эрх зүйн орчны шинжилэл биднэрт маш их хэрэгтэй байна. Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламжийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, одоо эрүүл мэндийн мэрэгжилтний салбарын ажилтны тухай хууль гэдэг шинэ хуулийг бас өргөмөр гэж. Энэ 4 хууль бүгдөө орж иж шинжилсэн нэмэлт өөрчлөлтүүд хийгдэж батлагдчихэж манай эрүүл мэндийн салбарт үүсэж байгаа санхүүгийн асуудлууд нь шийдэг. Одоо сая 3 талт гэрээгээд 27-нд доод цалин 3 сая 500 мянгад хүргэнэ гэдэг ийм гэрээг хийцэн шүү дээ. Гэтэл эн чинь энэ хуулиудад өөрчлөлт орохгүйгээр боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр энэ хуулиудыг бид нэр хизээ энэ хаврын чуулган дуусахад бид нар эднэрийгээ хийж батлуулж чадахгүй бол бид нэр 27 оны төсөв дахиад бах байдгаараа байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг тийм ахтар өмнө тэгж зарлаад дэсэн зүйл биш байгаа. Бидэрт бас л хугацаа бага хэврээл байна. Бид нар цаг алдахгүй одоо маш сайн хурдан шуурхай ажиллаж чадах юм бол 27-нд энэ бүх зүйлүүдийг хийж чадах. Одоо бид нэр одоо эрүүл мэндийн салбарт олон асуудлууд шийдэх хэрэгтэй шүү дээ. Ийм чимлэгийн ажилтны цалин мөнгө урамшууллын асуудал. Тэрнтэйгээ үүсээд энэ тусламж үйлчлэгийг хүргэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, панууд төхөөрөмж, орон сууц, хөрөнгө оруулалтын асуудал, тийм үү? Ийм чимлэгийн ажилтны нийгмийн асуудал, энэ орон сууцчлалтын асуудал гээд бүх асуудлыг нь барьж ав цогцоор нь шийдэхгүй бол энэ ганц төсөв нэмээс шийдэгдэх зүйл биш байхгүй. Тэр цалин дээр бид нар бас ингэж яасан юм аа. Сурвалжлага аваад явсан юм. Тэгээд багш нар бол ингээд $1000 хүргэмийг зөндөө жагсан шүү дээ. За эмнэлгийн ажилтнууд бол яг нэг 15-аас 20% гээл ингээд явж ирсэн. Тэгээд ингээд сурвалжлага аваад ингээд явхад багш нарын ахуй амьдралаас эмчнэрийн ахуй амьдрал бүр хамаагүй дээр байт юм билээ. Том эмчнэр нар ч өдөөс хойш хувийн эмнэлэгтээ очиод ажиллаждаг. Бас хажуугаар нь одоо бидний хэлээр бол халтур хийчдэг. Багш нарын их бол бүр хамаагүй доор байгаад байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт
хамгийн хүнд ачааг нь асрагч нар, совилгч нар үүрээд байгаа юм шиг. Тийм ойлголттой би тэр өдөр болсон л доо. Тэгэхээр яг мэдээж цалингийн тухай бол том асуудал л да. Цалин бол мэдээж нэмэгдэх ёстой гэдэг. Тэгэхээр энэ тал дээр ер нь та ямар бодлого баримтлж байна? За яг одоо жишээ нь та хуулиуд ярьж штеп мэдээж хуулийн өөрчлөлтүүдээр л асуудлыг шийднэ. Гэхдээ нөгөө гурван талд хилцээр гэж нэг ярьдаг штеп. Энэ чи ер нь хоцрогдоод байна. Одоо бол эрүүл мэндийн ингээл яхаар нэг л нэг ярьсан хүмүүс байдаг. Тэгэл яг нэг гол ажилдаа л хөрөхгүй байгаа юм л да. Харин тэгэхээр одоо ярихгүйгээр шийдэг гэдэг тийм зүйлтэйгээр л одоо эрт төлөвлөлтөд ажиллаж штеп. Эмчнэрийн хувьд эрүүл мэндийн салбарын ажилтны хувьд одоо таны хэлээд байгаа шиг тийм боломжийн амьдралтайнууд нь харьцангуй цөөхөн баха. Одоо боломж муутай цалингаас цалингийн хооронд цалингийн зээл нь хамрагдалт баг 90% хүрж байгаа байхгүй. Тэгэхээр тэр улсууд ч одоо цалин мөнгө нь хүрээд байгаа болоод нэг айхтар цалингийн зээл аваад байгаа зүйл биш байлгүй дээ тий. Тэгэхээр бид нарт шийдэх асуудлын цалин мөнгө урамшууллуудыг нэмэх асуудал зайлшгүй шаардлагатай байна. Дээрээс нь эрүүл мэндийн салбарын чинь илүү цаг их ажилдаг, жижүүрт их гардаг тий. Тэрийг дагаад бас нэмэгдэл нэг гайгүй 5 төгрөг авдаг. Гэтэл тэрнээс нь ингээд бүх татваруудыг бодоод нэмээд суудахад авчаар орыг тэрнийх нь тал нь явчихдаг. Тэр чинь шүнжэнгөө нойргүй хонжиж нэг 5 төгрөг болохоор тэрийг нь дахиад хөө амын орлогын албан татвар нийгмийн даатгал гэдэг ингээд бүх шимтгэлийн суулгаад дахиад талын шахуу аваа явчихдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нэр зэгцэлмээр байна. Нэг талд нь гаргамаар байна. Тийм яг ер нь тийм л дээ. Эрүүл мэндийн ажилтнууд бол одоо сая хүртэл ингээд хошин болгоол ярьсан. Багш нар яг ажил хийж болно тийм. Багш нар бол ингээд эмчнэр ажиллах хавьд өстой бүтэхгүй шүү тийм. Чи юу болох вэ гэл. Тэгэхээр яг эмчнэрийн ачааллыг бол ойлгож ил байгаа. За яг бас таны хэлдгээр тэр сайн эмч нар одоо гэж ярих уу одоо ямар ч байсан тийм хувийн эмнэлгүүд бол маш их л байгаад байсан. За хамгийн гол асуудал нь эрүүл мэндийн мап биш ээ. Эмнэлгийн мап гэж яриад байх юм. Олон жил бас ярьсан. Эмийн мап гэж яриад байна. Энийг ер нь одоо байгааг нь л хүлэн зөвшөөрсөн одоо. Гол нь эдрийг яаж талсан зогсоо. Гол нь тэр эмийг нэг оруулж ирэхдээ нэг одоо улсын бүртгэлээс ахуулаад яг тийм нэг мапангу ямар ч тийм тендерийн бодлоонгүй танилт халгуугаар л оруулж ирдэг л баймаар байгаад байна. Энэ дээр нэг дөрвтэй ямар өөрчлөлт хийж болох вэ? Та сайд байхдаа ямар өөрчлөлт хийжсэн? Гэхдээ энэ асуудлыг сайд байхдаа яг шийдээд үр дүн гараад явж исэн байхгүй. Би түрүү одоо бас танд хэллээ шүү тийм үү. Бид нар ер нь ингээд бусад улс орнуудын жишгийг хараад байхаар улс нь энэ зайлшгүй ингээд нэгдсэн журмын худалдаа авалтын энэ зүйлд нь оролцохгүй бол энд нь ямар нэгэн хяналтаа сайн тавихгүй болдгоо маа гэдэг нь тодорхой харагдсан байхгүй. Тийм учраас бид нэг их үүсвэрийн худалдаа авалт гэдэг зүйлийг хийжсэн. Ингээд энэ дээр бид нар яг манай улсын хувьд эрүүл мэндийн даатгалаас их хөнгөлдөг. Яг тэр тусламж үйлчлэхэд их шаарддаг мөртлөө чанаргүй байгаа энэ ийм тариануудыг улсын хэмжээнд одоо гадны үйлдвэрлэгч нартай хилцэл хийх замаар чанарыг сайжруулад үнийг бууруулах энэ бодлого явьжсэн байхгүй. Гэхдээ энийг хувийн хвшилтэйгээ хамтраад хувийн хвшил нь нөгөө энэ эмийг нь импортлж оруулж ирэх асуудлуудыг хариуцаад ингээд энэ бол маш их үр дүнтэйгээр явж ирсэн. Эхний ээлжний 28 нэр төрлийн эм тарианд ороод ирсэн байсан байхгүй. Энэ одоо энэ сахар юм. Яг энэ Солонгос, Япон улсад үйлдвэрлэгдсэн эм тар сахар юм. Нөгөө хавдрын үед хийх гол хэрэгэлдэг хийм баймжилгээний эм тарианууд. Ингээд дараагийн шатны одоо манай улсад хамгийн их яригддаг нөгөө чанаргүй антибиотик шүү дээ. Энийний асуудал ч бас шийдэгдэж байсан. Энэ орж ирэхээр Японы том үйлдвэрлэгчтэй ярьцсан, хэлцэл хийсэн. Хамгийн гол нь манай улсад хэрэгжилж байгаа худалдаалагдж байгаа үнээс хямд үнэтэй тэгсэн мөртлөө яг тэр Солонгос, Японы дотоод зах зээлд нь хэрэглэгддэг тийм чанартай юм тарианууд оруулж ирэхийн асуудал мэн шийдэгдээд явж исэн бохоггүй. Энд чинь одоо ер нь нэг за яг ингээд эмийнх нь олон улсын иргчлэр ярих юм бол бас тийм олон мянга болохгүй зүйл. Энэ процессыг бид нэр 3 жил тасралтгүй үргэлжлүүлж чадсан бол манай улсын эмийн асуудал шийдэгдэж байна. А энэний дараагаар бид байнгын оролцоод байхгүйгээр ямар чанартай ямар хэмжээний
энэ тариг ямар үнээр авах вэ гэдэг энэ босхын тавьж өгöd хувийн хвшил нь энэ дээр оролцдог. Хувийн хвшил нь эдрийгээ нийлүүлдэг. Нийлүүлэхдээ бодлоготой нийлүүлэх хэрэгтэй байхгүй. Эмийн бизнес гэдэг чинь ерөөсөө ингээ олон улстай ерөөсөө тоош ирэх нь их чухал байдаг байхгүй. Гэтэл манай улсын хувьд хүн ам цөөтэй улс. Дээрээс нь нэг төрлийн эмийг 10 компани оруулаад ирэхээр тоон худалдаа авах тоон багасах тусам тэр хэмжээгээр үнэн нэмэгдэж байдаг байхгүй. Ийм учраас энэ дээр улсын хэмжээний нэгдсэн энэ зөв зохион байгуулалтыг нь хийгээд өгчих юм бол энэ асуудал маань шийдэгдэх юм байлээ. Нэгдүгээр, хоёрдугаар гол асуудал бол сайн олон улсын чанарт нийцсэн стандартыг хангасан лаборатори, эмийн лаборатори. Энэ эмийн лабораторийн ажлыг эхлүүлсэн шүү дээ. Эхлүүлээд би сайд байхдаа эхлүүлээд ажил нь эхлээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад олон улсын одоо тэр тендер юм зарлагдаад одоо ингээд эх оны эхний үлрэлд энэ лаборатори ашиглалтанд орж байгаа. Одоо энэ дээр юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр энэ лабораторийн хүний нөөцийг нь сурах бодлого явж ирсэн. Энэ нь одоо хүний нөөцийг өнөөдөр хүртэл сургаж эхлэегүй л. Дээрээс нь энэ лабораторийг олон улсын лабораторийн сүлжээнд бүртгүүлэх хэрэгтэй. Одоо Зүүн Аз номхон талын улсуудын энэ лабораторийн сүлжээ гэж байна. Тэгэх юм бол энэ лабораторид хийгдэж байгаа шинжилгээнүүд бүгдөө тэр олон улстай давхар мэдээлэл нь очиж энэ шинжилгээний хариуг өөрчлөх боломжгүй. Энэ гарсан шинжилгээний хариу өөрчлөлтүүд зүйлүүд эргээд одоо энэ яам руугаа ч юм уу эмийн агентлаг руугаа ингээд бүгдээр мэдээлэгдчихэд тийм үү. Ингээд энэ шинжилгээнүүдээр бид нэр өнөөдөр зах зээл дээр байгаа юмнуудээ эргээд бүгдийг нь шинжилээд шаардлага хангахгүй байгаа зах зээлээс гаргах тэрнийхээ оронд нэг их үүсвэрээр олон улсын шаардлага хангасан энэ юмнуудыг оруулж ирэх ажлуудаа хийгээд явахаар энэ асуудал бол үнэхээр цогцороо шийдэгдэж исэн. Энэ асуудал маань одоо харин энэ зөв бодлогууд яагаад үргэлжилсэнгүй вэ гэдэг асуудал өнөөдөр нэмж юм оруулж ирэх нь тэгэл өнөөдөр иргэдэд ялангуяа ахмадууд маш их хэрэгцээтэй байсан тэр чихрийн шижингийн үед хэрэгэлдэг юм нь хүртэл өнөөдөр байхгүй тасарсан гадуур бүүн эрэл сурал болж шүү дээ. Тэгэд яагаад энэ зөв бодлогууд үргэлжлэхгүй байгааг л одоо миний хувьд бол үнэхээр гайхаад байна. За та бүхний ярилцлагын дөрөв өндөрлж байна. Ингээд одоо хэдий ядаг та бүхэн ингээд ярих юм зөндөө байлаа ч гэсэн цаг маань одоо ингээд хязгаартай. Би зөвхөн сүүлийн асуултыг ингээд танаас ингэж л асууя. Бүр аргаан барахтаа л нэг юм асууж байна. Та хоёр уг нь бол яг эрүүл мэндийн салбар. Одоо та бол одоо ингээд маш олон зүйлийг эхлүүлсэн л гэж яриад байна. Зарим нэг нь ч яг хөө ингээд одоо үр дүн хийгээд явж байна. Зарим нэг нь замаасаа зогсоод байна шүү дээ. Наад чи ажил хэрэг болохгүй байна. Тэ амьдрал дээр нийцэхгүй байна. Тэгээ таны дотроо бодож исэн гоё юм чи яг энэ дээр бодиттой хэрэгжихгүй шүү дээ. Тэгэхээр та хоёр ер нь ингээд нэг юм уулзаад жишээ нь одоо ингээд та нэг зөвлөгөө мөглөхөөр нь өгдөггүй одоо өгмөөр юм эсвэл танихыг одоо тоодгүй юм. Эсвэл үнэхээр тоохгүй бол та одоо яг манай нэвтрүүлгээр дамжуулаад нэг зөвлөгөө өгчүүл юм яг юу гэж хэлмээр. Гол нь яг хоо энэ эрүүл мэндийн салбараа л босгож ирээ гэдэг л нэг сэтгэл одоо иргэнээс ахуулаа сайд нь бүгд л байна шүү дээ. Гэхдээ одоо үнэхээр энэ эрүүл мэндийн салбар чинь хөгжиж, ард ирэх чинь эрүүл байж ээж тийм үү өвчин туссан тохиолдолд ямар нэгэн цаг хугацаа алдахгүй түргэн шуурхай төвч хэрэглэгүй усан үйлчлэгийг авдаг байж ижил улс их орж хөгжиж шүү дээ. Тэгэхээр энийг хийх зөвлөгөөг би одоо ажлаа хүлээлгэж өгөх цагаас хойш л өгсөн. Өргөн утгаараа юу гэсэн үг гэхээр ард иргэдэд хэрэгтэй үнэхээр бодлого нь зөвгээд батлагдсан энэ хийж хэрэгжүүлж исэн бодлогоодыг та үргэлжлүүл сайн авч явах хэрэгтэй шүү. Энд чинь эрүүл мэндийн салбарт одоо их ашиг тустай шүү гэдэг зүйлийг хэлсэн. Одоо тэрийг л дахиж хэлхийг хүсэж байна. Ямар нэгэн тийм хувийн юм уу, тийм хандлага гаргахгүйгээр улс их орныхоо төлөө, ард иргэдийнхээ төлөө энэ зөв зүйтэй бодлогоудаа үнэхээр үр дүн өгж байгаа бодлогоудаа аваад явахд болж байгаа. Үнэхээр одоо өмнө хийгдчихсэн хэдэж нэг үр дүн тодорхой болоогүй тийм шаардлагатай биш зөв биш бодлого байна гэх юм бол тэднийг бол одоо ингээд тухайн сайд нь өөрийнхөө зөв бодлогоо хийж хэрэгжүүлээд явах нь зөв шүү дээ. Тэгэхээр одоо цаашдаа ер нь энэ төр засгийн хийж хэрэгжүүлж исэн энэ зөв бодлогууд ингээд залгамж халаан ингээд үргэлжлээд явдаг байхасаа тэгжээж л ер нь
улс орн хөгжих юм байлээ. Тэгэхгүй бол ингээд нэг сайд солигддог, бүх бодлогууд өөрчлөгддөг, хэрэгжижсэн зүйлүүд хэрэгжихгүй болдог. Энэ зүйл чи өөрөө эргээд хэн тохиролтой вэ гэхээр ард иргэдэд тохиролтой байгаад их. Энийг тэгэхээр одоо ер нь цаашдаа дан ганц манай салбар гэлтгүү бүх салбарын ер нь цаашдаа энэ төрлийн өндөр албан тушаал асж байгаа энэ хүмүүс байна маш сайн ойлгож энэ улс орныхоо төлөө л юм бодлого шийдвэр гаргаж явах нь их чухал байна даа л гэдгийг одоо тэр их хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Одоо бас их ажил хийж байгаагаар ингээд бидний урилга хүлээж авч ярьж бас ярилцлага өгсөнд баярлалаа. За баярлалаа. За хүндэт үзэгчтэй микрофоны ард шууд ярилцлага энэ төрөд өндөрлөө. Дараа 7 хоногийнхаа энэ цагтаа иргэн уулзъя. Баярлалаа.